ТV8 плюс төл мэдээллийн хөтөлбөрийн хамт олноос та бүхэнд дараах нэгэн сэдвийг хөндөнд хүрэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр иргэдээс ирж байгаа гомдол мэдээллийн дагуу бол сошиал орчинд биеийн үнэлэх явдал газар авсаар байна гэдэг мэдээлэлүүд бидэнд байгаа юм. За энэ дагуу судалж үзэхэд бол яг одоо та бүхний харж байгаагаар Facebook-ийн хайх хэсэг дээр бол санхүү авна гэсэн үгээр хайхад бол нийтдээ 5 ийм групп бол гарч ирж байна. За хамгийн багадаа бол 3592 гишүүнтэй, за хамгийн дээдэлтэй бол 16748 гишүүн бол одоо энэ бүртгэлтэнд байдаг. Тэгэхээр санхүү авна гэсэн хэсэг дээр зөвхөн юм байна. За санхүү өгнө гэсэн хэсэг дээр бол нийтдээ 6 одоо групп бол үйл ажиллагаа явуулдаг байна. Тэгээд нийтдээ юу гэдэг холбогдох одоо хуулийн нэлтийн байгууллагын бидэнд өгч байгаа мэдээллээр бол за нийтдээ зөвхөн Facebook гэлтгүй сошиал орчинд бол энэхүү биеийн үнэлэлтийг хүлэнд дэмжсэн нийтдээ 100 гаруй юм хуудас пэйжүүд бол одоо үйл ажиллагаа явуулдаг гэсэн мэдээлэл бол байдаг юм байна лээ. За тэгэхээр сошиал орчинд бага насны хүүхдчдэр энэхүү мэдээллийг бол магадгүй олж харах боломжтой. Учираас бол энэхүү мэдээлэл дээр бас хуулийн нэлтийн байгууллагыг хяналт тавиасаа. За эцэг эхчүүдийг бол хүүхдийнхээ одоо хийж байгаа үйлдэл сошиал орчинд бол хэрхэн аялдж байгаа. За цөлөөт цагаа хэрхэн зөв боловсрол өнгөрүүлж байгаад бол анхаарал хандуулах ёстой байна гэдэг энэхүү мэдээллийг бол та бүхэнд бас хүргэх гэж байна. За тэгээд та бүхэн үргэлжлүүлээд энэхүү сошиал орчинд биеийн үнэлж байгаатай холбоотой мэдээлэлд анхаарал хандуулно. За олон нийтийн цахим сүлжээ буюу сошиал орчинд садар самун агуулмжтай контент мэдээлэл байрлуулан бусдад тарaan сурчилж байгаа хэрэглэгч хаалттай нууц бүлгэм хуудас мөн бусдыг биеийн үнэлэхэд зуучилсан биеийн үнэлэхэд татан оролцож үйж болцсохгүй зарын бүлгэм зэргийг олж тогтоох ажлын хүрээнд 100 орчим цахим хуудас болон бүлгэмийг олж илрүүлэн шалгалтын ажиллагаа хийгдсэн байдаг. Эдгээр цахим хуудас нь садар самун агуулмжтай мэдээлэл байрлуулан бусдад тарaan сурчлах, бусдад санхүүгийн тусламж өгөх, бусдаас санхүүгийн тусламж авах нэрээр биеийн үнэлэх үйл ажиллагаа явуулж байдаг юм байна. За 200 мянга дотор цуг хонноо цэвэрхэн залуутай уулзсан ч яг уу яралтай санхүүгийн тусламж үзүүлэх ах байна уу? Машинтай бас мөнгөтэй бол 25 дугаар эмийн сан дээр залаг гэх мэтлэн улаам цайнд гарсан биеийн үнэлэлт явуулж байгаа энэхүү цахим хуудасуудын цаана хэн байгааг олж тогтоон арга хэмжээ авах шаардлагатай байгааг холбогдох байгууллагууд нь уламжилж сануулмаар байна. Энэ төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа Facebook групп дунджаар 100000 гишүүнтэй гэхээр хэдий тооны идэвхтэй захимчид энэ мэдээлэлд өртөж байгаа нь харагдаж байна. За захим орчинд энэ асуудалд Facebook хэрэглэгч тэр идэвхтэй байгааг харуулъя. Өсвөр наснаас ахуулаад өсөж дэвж эд насн дээр явж байгаа охид эмэгтэйчүүд дийлэгтээ өөрсдөө санхүү аавна гэдгийг зарлаж өдрийн цагаар чамаагүй машин дэргэнд нуулзыг хүрээлгэг тавьсан байгаа нь Монголын зарим бүсгүйчүүд охидууд хэлбэр аргаар мөнгө олох гэсэн хүсэл нь тэднийг их хүн цэнгүү харагдуулж байгаа юм а. Садар самунтай тэмцэх тухай хуулиар бол садар самууны сурчлах, бие үнэлэх, бусдын биеийг үнэлүүлэх, байр орон сууцаар хангасан тохиолдолд хариуцлага хүлээх ёстой байдаг. За иргэдэнд эрхчлөөд арчсан улс гэдэг. Үүнийг хэрэглээ хүний санаанаас гарамгүй тэр болгон сонсомгүй чихэн чимээгүй мэдээнүүд араасаа сонсогдуулсан технологийн дэвшил дэлхийн хөгжлийг даган урагшилж интернетийн тусламжтай бид маш их ололтонд хүрч байгаа. Гэтэл энэ мэтлэн бие үнэлэлт явсаар байгаа тул холбогдох хуулийн нэлтийн байгууллагууд нь энэ асуудалтай хараа хяналттай авахыг ТV8 плюс анхааруулж байна.